Монголчуудаа ахан дүүсээ эх орныхон төлөө шударга ёсны төлөө ирээдүйн үр хүүхдүүдийн төлөө хүсэл зорилгоо нэгтгэн хөдөлгөөнд нэгдэцгээе. Хүсэл зорилгоо нэгтгэхийн үндэсний хөдөлгөөний залуучдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Болдоотор гэдэг юм байна. Танд бас баярлалаа. Өнөөдөр ингээ мөнх хоёр ахын ингээ төлөө энэ зүйлд ард түмний өмнө гарч үгээлээд ус агаар шиг хэрэгтэй гол бас танд баярлалаа. Та яг 9 сарын 10-ны үүлээс хүсэл зорилгоо нэгтгэх үндэсний хөдөлгөөнийг тэр гарч ирээд бас ард түмний өмнө та нэг үгээлээд ус агаар шиг хэрэгтэй тийм болох ч мэдээг биш та нар хэлэхгүй байсан надад. Ер нь Магна Бацаанд ер нь нөхдүүд бол Магна одоо энэ ард түмний өмнөөс дуу хоолой өргөж гарсан нөхдүүд тэнч ирээгүй. Бүгд эргэж мэдээлэгч ирээгүй. Өнөөдөр ард түмний дундаас үгээ хэлээд өсөглөнгөө зарлаад ингэ явагдсан байж. Өнөөдөр 9 сарын 10-ны үйл ажиллагаа бас тодорхой хэмжээндээ бас их сайхан болсон. Тэгэхээр ингэмээр хараа жишээлбэл надад бол хэлээгүй, мэдээгүй, би мэдээгүй. Та нар хэлэх ёстой байсан. Гэхдээ Бацаандан Магна гэж өнөөдөр чичлэх хэрэггүй. Би бол ийм юмд аягүй дуртай. Та нар дахиад тэмц, Бацаандангүйгээр тэмц, Магнагүйгээр тэмц, Уянгаагүйгээр тэмц. Бид нар юу гэдгийг бас хин нэгэн та нар ирэхгүй байна гэж ингэж гомдлох хэрэггүй л дээ. Зүгээр л одоо та нар өөрөө тэмц, өөрсдөө ямар хэцүү байдгийг мэд, хүн цуглуулах ямар зовлонтой байдгийг мэд те. Эднэрийн эсэргүүц хүн ирэхгүй байх ямар хэцүү байдгийг мэд. Мөнгө хаанаас олдгийг энэ чанга яригч олох гол энэ зөвшөөрлийг авах гол яадгийг өөрсдөө мэдэх хэрэгтэй байхгүй. Өөрсдөө харин ингэж эрд хөдөлж байгаа чинь сайн байна. Та нар гарчаад та нар ингэхгүй гэж тэмцэхгүй байна, гарч ирэхгүй байна гэж хэлэх биш. Өөрсдөө яг өөрийн биеэрээ энэ зовлон мэдрэл та нар өнөөдрийн Бацаандан, өнөөдрийн Магнаг, өнөөдрийн Уянгагийн зовлон ойлгох байхгүй. Энэ дотор байгаа тэмцэл энтхээс амархан биш ээ. Амар биш хүнд. Яагаад гэвэл тэр 76 та нар дийлэх нь ямар хүмүүс байгааг мэднэ. Бүгдээрээ мөнгөний тоо мэдхээ ойлцсон, бүгдээрээ хагцсан, бүгдээрээ уул уурхаатай, бүгдээрээ эрх ашиг нь энэ уул уурхаатай холбогдсон хүмүүс энд байгаа. Бид нар тэнд ганц Бацаандан, ганц Уянгаа, ганц Ганбаатар бол үнэндээ юу ч биш байгаа. Тэр зовлон ойлгож хамт байх хэрэгтэй байхгүй. Одоо тийм болохоор би та нар зүгээр л хараа өнөөдөр Бацаандан, Ганбаатар, Уянгааг оруулчин гутаа маргааш нь 76-гийн нэг хараах юм бол энэ юм өөрчлөгдөхгүй. Тэгэхээр та нар өөрсдөө аягүй тийм ойлгож ингэж хамтах хэрэгтэй байхгүй. Тэгээ би танаас би жишээлбэл 9 сарын 10-нд тэнд цэцэг өргөх үйл ажиллагаанд энийгээ дэмжээл энийгээ яагаад оролцож байсан. Тэр өшөөнөр цэцэг өргөж үзсэн бол энд бид нар тайз зассан, том тайз зассан энэ бүх үйл ажиллагаа явуулж байсан. Тэгээ тань дээр гол нь яах гэж байгаа юу ихаа л яар. Хин нэг нь ирээгүйгээс болоод та үйл ажиллагаа жишээл баларцсан биш үстэй. Хамгийн гол нь тэгээд ард түмний ингээ дуу хоолой болоод ард иргэд дундаас ингээ гарсан чи бидний үйл ажиллагааг дэмжиж ард түмдэйгээ хамт энэ одоо өлгөрсөн энэ заваан зүйлээс хамтаа салъя. Хамтаа цэвэрлэе. Одоо болно хамтаа зогсоо. Тэгээд ард түмнийхээ сайхан үйл ажиллагаа сайхан дэмжиж өгөх байхаа гэж танд итгэж байна. Тэгээд баярлалаа. Тэгэхээр одоо бол бид нар арга замаа нэгтгэх их чухал. Зорилго бол нэг байгаа. Энэ болохгүй байгааг мэдж байгаа. За тэгвэл гарах гарц юу байгаа юм? Хин ямар санал дэвшүүлж байгаа юм? Жишээлбэл би бол бид нар жагсаад биш. Одоо бол яах вэ гэхээр үндсэн хуулийн том өөрчлөлт рүү, нийгмийн том системийн өөрчлөлт рүү орохгүйгээр бид нар энэ юмыг өөрчилж чадхаа байсан. Тэгэхээр манай залуучууд бол тэмцээд явж те яагаад хүмүүс ирдэггүй юм? Монголчууд яагаад жагсаалт ирэхээ байлцсан? Яагаад эдгээр юм дүлий байдгийг энэ дотор орохоор хүмүүс юу нь болохоо олчиход байгаа юм? Энэ болгоныг өөрсдөө алхамаар явж шатаар нь гიშгэж үзэж ойлгох юм бол бидний арга зам илүү нэгтгэхэд их ойрхон болно л та. Өнөөдөр бол зүгээр юу гэдгийг фэйсбүүкээр сэтгэл бичих амархан. Би энийг бол тэмцэл биш гэж бодож байна. Фэйсбүүкээр цааш сэж дэлдэг амархан. Тийм. Жишээл нүрээ нуучаад твиттерээр хүн харах амархан. Энэ бол тэмцэл биш байхгүй. Тэгэхээр бид нар илүү бодтой, илүү ухаалаг, илүү зөв олоолаа болох тэр тэмцэл рүү нэгтгэх ёстой гэж бодож байна. Тэгээд та нар маш сайн байна. Ийм одоо бас хөдөлгөөн үүсгээд бас олон хүмүүсийг нэгтгэх гээд өөрөөсөө ингээд зорио явж байгаа чинь сайн. Гэхдээ яг бүгдээрээ хин зовлон үдсэн хүмүүс л нэгтгэхийн одоо чухлыг мэддэг л дээ. Тэгэхээр тэр зовлонг бас үзэж мэдэж ойлгож бүгдээрээ бас ойрхон хамтарч нэгтгэх байх гэж бодож байна. Одоо бидний хүсэл зорилгоо нэгтгэх үндэсний хөдөлгөөний ерөөсөө ганц зорилго нь төрд иргэний хяналтыг тавья гэдэг зорилготой байгаа. Энэ хөдөлгөөн маань одоо 57 төрлийн бүс байгуулалт нэгдсэн байгаа. Одоо гал үндэстэн, шударга шүүх тэ одоо үндэсрэг үйлдэлтэй даяар Монгол ногоос, цагаас юу вэ? Энэ бүх хөдөлгөөн нэгдсэн. Одоо энэ дээр та бүхэн ирээд сайхан дэмжиж ард иргэд нэг сайхан цуглаад. Тийм. Тэгэхээр одоо ингүүл зэрлээ. Одоо яг нэгдийгээд нэгдлээ гэл ингээл зарлал хэвлээ урлаа гэл ингээл амархан байна. Одоо яг юун дээр нэгдэх? Яг юу ийх юм? Одоо төрд иргэн мөрийн хяналтыг тавь. Төрд иргэний хяналтыг тавь. За харин тий наадах чинь одоо яаж тавих вэ гэдэг. Би бол жишээлбэл яг санаа оноогоо нэгтгүүл тэгэл
болох байх л та. Илүү одоо ярилцсан. Одоо өнөөдөр нэг үнд цөөхөндөхгүй шүү дээ. Өнөөдөр бид нар хүчээ нэгтгэж чадах юм бол хамтдаа бас хэцүүлийг хийж бүтээн. Одоо энийг яах чинь Facebook дээр тавих чинь үү? Гүү тийм байна. Яг хөө зүгээр илүү бодтой ажил хэрэгч ярилцсан. Нэгэндээ микрофон дуулгачаал яваад байгаа тийм. Тэгээд гоё нэг бие биенийхээ нэг ажил дээр үндэтгэдэг офс мопсоор орцоогоо сайхан ажил байдлаа ярилцаад яаж одоо дараагийн шаардлагатай авах вэ тийм. Энэ асуудлуудыг л одоо ингэж хамтар шийдмээр. Монголчууд ахын дүүсээ эх орныхон төлөө шударга ёсны төлөө ирээдүйн үр хүүхдүүдийн төлөө хүсэл зорилгоо нэгтгэх хөдөлгөөнд нэгдэцгээе.